Сайн байцгаана уу. Өдрийн мэнд. Манай онлайн хичээлд нэгдэж байгаа та бүхэнд баярлалаа. Намайг Василий Шүхлин гэдэг. Би Herbalife Nutrition компани бүтээгдэхүүний маркетинг менежер. Яриагаа эхлэх юм та бүхэн сонирхсан асуултаа манай онлайн хичээлийн асуулт ууланд бичиж болно гэдгийг хэлье. Түүнчлэн онлайн хичээлийн маань бичлэг өнөөдөртөө шууд та бүхэнд хүрэхэд бэлэн болно гэдгийг сануулъя. Харин онлайн хичээлийн презентац нь хэд хоногийн дараа л бэлэн болсон байх болно. Өнөөдөр надтай хамт Беларусын Herbalife Nutrition брэндийг зөвлөх Анастасия Олосевич хамт байна. Сайн уу? Сайн байцгаана уу? Василий Шүхлин. Анастасия, та анх удаа манай хичээлд оролцож байгаа болохоор эхлээд өөрийн мэргэжил туршлагаасаа зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна. Сайн байцгаана уу? Миний хувьд анхны онлайн хичээл болохоор бага зэрэг сэтгэл хөдлөж байна л да. Өөрийгөө танилцуулъя. Намайг Анастасия Олосевич гэдэг. Би Herbalife Nutrition компани Беларусь дахь тэнцвэржүүлсэн шимт хичээлийн мэргэжилтэн. Би 8 жилийн туршлагатай. Өөрийн ажилд маш их дуртай л да. Одоогийн байдлаар би шинжлэх ухааны хувьд хоол судлал, насжилт судлалт, дархлааны үйл ажиллагааг дэмжих чиглэлүүдэд ихэнх анхаарч байгаа. Беларуст би хэд хэдэн хэвлэлд судалгааны материалаа хэвлүүлсэн. Надад интернет орчинд мэдээлэл байрлуулахаар надтай холбогддог. Түүнээс гадна урилгаар телевиз болон ток шоунд оролцдог. Одоо ажил хэсэгт тусан эдгээр нь олон багассаар байгаа. За эхлэх үү? Баярлалаа, өнөхөр сэтгэл төрүүлж байна. За харин одоо эхэлцгээе. Манай өнөөдрийн онлайн хичээлийн сэдэв уурга. Энэ бол маш өргөн хүрээг хамардаг тун амаргүй сэдэв. Сүүлийн үед уургийн тухай мэдээлэл маш их бий болсон байна. Нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгслэрж маш их яригдах болсон. Энэний зэрэгцээ хэдэрхийх мэдээлэл нь зарим нэг төрөл буюу буруу ойлголт тэрч байтугай цуу яриа үүсгдэг. Тиймээс өнөөдрийн онлайн хичээлийн зорилго бол уургийн тухай ойлголтыг цэгцэлж яагаад уург тэнцвэржүүлсэн шимт хичээлийн үн цэнхийг тодруулах юм. Мөн зарим нэг цуу яриануудын талаарх зөв ойлголтыг бий болгохоор зорилоо. Тэгэхээр уург гэж юу вэ гэдгээс яриагаа эхэлцгээе. За. Өнөөдрийн онлайн хичээл уург тэнцвэржүүлсэн шимт хичээлийн үндэс гэсэн сэдэвтэй байгаа санаандгүй явдал биш юм. Яагаад гэвэл уург буюу протеин гэдэг нь протеас гэдэг нь анхны хамгийн чухал гэсэн утгатай латин гаралтай үгтэй. Тиймээс макро шимт хичээлийн талаарх яриагаа эхлүүлье. Уурга гэдэг бол олон тооны амин хүчлүүдээс бүрдсэн нийлмэл органик бүтээгдэхүүн. Бид бүгдийн мэдж байгаачлан уурга гэдэг барилгын хувьд ярил тоосгоно гэсэн үг л дээ. Харин өнөөдөр бид бодит жишээнүүдээр уургийн тухай мэдлэгийг үнэлгэрүүлж бидний эрүүл мэндэд бүхлээр нь яаж үйлчилдэг. Бас хичээлийнхээ аль нэг хэсэгт уургийн онцгой чанар, уургийн чанар, манай бүтээгдэхүүнүүдэд дагуулдаг уургийн онцлогийн тухай авч үзье. Хэрв уургийн бүтцийг авч үзвэл бид өмнө нь ярьсанчлан нийлмэл молекул хэдэн зуун, хэдэн мянган амин хүчлүүдээс бүрдсэн байдаг. Эдгээр амин хүчлийн өөр өөр шин чанар нь уургийн чанарыг тодорхойлж байдаг юм. Номтой харьцуулж үзье л дээ. Жишээ нь 20 амин хүчил байна гэвэл 20 өөр цагаан толгой өсөг байна гэсэн үг. Эдгээр цагаан толгой өсгүүдээр уран цэцэн үг бүрдүүлж сайхан зохиол бичиж болдогтой адилхан өөр шинж чанартай амин хүчлүүд нэгдэж шаардлагатай ферментүүд болон даавруудыг үүсгэж барилгын тоосго буюу уурга бүрт шингэж хүний эрүүл мэндийг дэмжин эрүүл сайхан амьдрах үндсийг бүрдүүлдэг юм. Нийтдээ 20 амин хүчил байдгаас 8 нь үл орлогдох амин хүчил, харин 2 нь нөхцөлд үл орлогдох амин хүчил байна. Биднийг эргэн тойронд хүрээлж байгаа уургийн олон төрөл нь чамхуу амин хүчлийн олон төрлөөс шууд хамаардаг гэж хэлж болно. Өнөөдөр бид шинэ төрлийн уургийн бүтээгдэхүүний тухай ярилцах нь. Жохом ямар төрлийн уургийг онцолж байгаа тухайгаа тодруулж ярьж өгөөч. Уургийг бүрэн болон бүрэн бус гэж ангилдаг юм. Бүрэн уурга гэдэг нь нэрнээсээ л харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол бидний эрүүл байхад шаардлагатай бүхэл төрлийн амин хүчлүүдийг багтаасан уурга юм л да. Бүрэн уургийн үндсийг сурвалж гэвэл амьтны гаралтай уурга, мах, загас, шувууны мах, өндөг юм. Өнөөдөр бид шар буурцгийн уургийн тухай нэмж дэлгэрэнгүй ярина. Бүрэн бус уурга бол үндсээр оромлын гаралтай уурга байдаг. Эдгээр нь шош, үр тариа, самар. Бүрэн бус уургад үл орлогдох амин хүчлүүд дутагдaltaй байдаг ба эдгээр уургуудын хооронд нь зохицуулж бүрэн хэрэгцээгээ хангахад хэцүү байдаг. Та уург бол макро шимт хичээл гэж хэллээ. Уург юугаараа нүүрс ус, өөх зэрэг бусад макро шимт хичээлүүдээс ялгаатай юм бэ? Энэ маш өргөө утгатай, сонирхолтой сэдв л дээ. Тийм учраас эхлээд хамгийн чухлыг нь онцолж хэлье. Юуны өмнө уурга хүний биед хоромтлогддоггүй гэдгийг анхаарах нь чухал. Ийм ч учраас хоол тэжээл олон төрлөөс бүрдсэн сайн чанартай өдөр тутам тогтмол байх ёстой. Мөн уурга нь бусад бүрэлдэхүүнээс үүсдэггүй. Тиймээс хүний биед уурга дутагдах юм бол дутагдсан уурга биеийн айл нэг хэсгээс тухайлах юм бол булчингийн маас, эд эрхтнүүдээс заавал нөхөж авдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Одоо аж холбогдлын талаар ярив. Хүний биед уурга ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцъя л да. Уурга нь яагаад чухал юм бэ? Бид яагаад уургийн талаар ярьж байна?
Уургийн гүйцэтгэдэг уургийн талаар бүр хуруу дараа ярьж болно. Хамгийн түрүүнд бид бүгд мэдж байгаачлан хүний биеийг бүрдүүлж байдаг барилгын материалыг уург гүйцэтгэн. Энэ бол зөвхөн булчин биш, арьс, үс. Хүний биеийн гоо сайхныг хадгалах үүрэгтэй. Ач холбогдол бүр дээр баг зэрэг тайлбар хийхэд хүний биеийн гоо сайхан нь хоол тэжээл элбэг дэлбэг хангалттай авч байгаа эсхээс шууд хамаардаг юм. Жишээ нь баг зэрэг хоол идлээ гэж бодоход эдсэн болгон маань хүний бие тэжээл болж бидний хүссэн газар очиж чаддгүй юм. Энэ юуг харуулж байна гэвэл хүний хоол боловсруулах систем, зүрх судасны систем гэх мэт хүний биеийн системүүд сайн ажиллаж явах ёстой. Дархлааны систем, өрх үүрлийн систем гоо сайхан байх. Энэ бүгд нь уургийн нэгдүгээрт гүйцэтгэх мөн хүний биеийг бүрдүүлэх үүрэг юм л да. Хоёрдугаарт уург нь даавар фермент үүсгэх үүрэгтэй. Хоол боловсруулах систем сайн ажиллахын тулд биед орсон хоол хүнсийг задлах, хоолыг шингээхэд уургийн молекулууд хэрэгтэй. Бас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм. Энэ тухай бид дараа дэлгэрэнгүй ярина. Одоо жишээ болгоод ярихад ханы тамууны дэгдэлттэй үед бид ямар зөвлөгөө өгдөг вүлээ? Хүмүүс юу гэж ярьдаг вүлээ? Цэм аминд хэрэглэдэг. Тийм ээ. Манай презентацуудаар антиоксидантуудыг Д аминдын байх нь чухал гэж зөвлөдөг. Ойлгомжтой байна. Тийм ээ. Гэхдээ хамгаалагчид бол уургийн молекулууд иммуноглобулин энэ уургийн молекул хангалттай байгаа тохиолдолд бид С аминд хэрэглэж явал их сайн. Гэтэл уург байхгүй байх юм бол нөгөө эд эрхтнүүд хамгаалалтын бамбаа байхгүй гэсэн үг. Уург нь бас тээвэрлэх үүрэгтэй. Ингийн жишээ гэвэл гемоглобины молекулууд хүн бүхэн энэний талаар сонсч байсан. Гемоглобин гэж юу вэ гэвэл энэ бол уург гэх токсинд суусан төмрийн молекулууд юм. Уург байхгүй бол биеийг бүхэлдэн гемоглобиноор хангахад төвөгтэй болно. Хэрэв уургийн дутагдaltaй байгаад бид уург бага агуулсан бүтээгдэхүүнүүдээс төмөр авах тохиолдол их байхад гемоглобино хэвийн хэмжээнд байлгах тун хэцүүлтэй. Бас биеийн эрхтнүүдийн эд эсүүдийг тэжээхэд хэцүү болно гэсэн үг юм. Тийм ээ. Тэгж хэлж болно. Уург маш чухал. Уург биднийг хамгаалах бамбаа гэж байна. Хамгийн чухал болон олонний асуухыг хүссэн асуулт гэвэл бидний уургийн хэмжээний зохимжтой хэмжээ ямар байх ёстой? Хүнснээс хэдийн хэмжээний уург авч явах хэрэгтэй вэ? Энд бид слайд дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг оруулсан. Эмэгтэй хүн 1 кг биеийн жинд 1.3 г, эрэгтэй хүн 1 кг биеийн жинд 1.5 г. Нэг удаагийн хооллолтоор хамгийн тохиромжтой нь ойролцоогоор 30 г уург авах ёстой гэсэн тайлбар хиймээр байна. Гэхдээ наривчлан харахад нөхцөл байдал тийм ч амар биш. Ялгаатай бүс нутгуудад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө хүртэл өөр өөр байдаг. Энд бүс нутгийн хоол хүнстэй холбоотой яс заншил их нөлөөлдөг л дөө. Энд мөн хүйс, нас, бие махбодын нөхцөл, дасгал хөдөлгөөний дэвшин гэх зэрэг нарийн ширийн нөхцөл байдал бий. Надад юу сонирхолтой байдаг вэ гэхээр өөр өөр улс орондох уургийн хэрэглээг шинжээд үзэхэд уург хамгийн их хэрэглэдэг улс орнуудад Хойд Америк, Европ, Номхон далайн улс орнууд ордог. Эдгээр орнуудад хоол хүнсэнд уург хангалттай хэмжээгээр агуулгаддаг. Харин Аз, Энэтхэг хоол хүнсэнд уург арай бага агуулгаддаг. Амьтны болон ургамлын гаралтай уургийн харьцааг аваад үзэхэд баян чинэлэг орнуудад хүнсэн дэх амьтны гаралтай уургийн хувьд арай их байдаг л да. Энэ нь сайн эсэх талаар бид хожим ярилцсан. Эдийн засгийн нөхцөл байдал болон уургийн хэрэглээний хооронд хамаарал байдаг юм. Орлого бага байх тусам хүнсэн дэх уургийн агуулмж бага байна. Харин орлого их байх тусам хүнсэн дэх уургийн агуулмж өндөр байдаг юм. Түүнчлэн орлого өндөр байхад амьтны гаралтай уургийн хэрэглээ их байна. Нэг ийм л нөхцөл байдал байна. Хэрэглээний талаар та ярьлаа. Шингэцийн талаар яриач. Ямар нэгэн онцлог байгаа юу? Мэдээж хэрэг байгаа. Яагаад гэвэл бид одоо хэрэглэх юм бол зохих уургийн хэмжээ гэж ярьж байна. Гэтэл уургийн их үүсвэр олон янз байдаг. Хэрэглэвэл зохих хэмжээний уург ийдсэн ч тэрнийг бидээ шингээхгүй тохиолдолч байна. Тийм үстэй. Өмнө нь дурдсанчлан бидний бие махбод хэрхэн ажиллах ёстой вэ? Тэгтэл бие шингэсэн уург нь хэвийн үйл ажиллагаанд хангалтгүй байж болно. Бид хэрхэн шингэдэг байдлаас уург нь ялгаатай. Ихэвчлэн амьтны гаралтай уург нь бид илүү сайн шингэдэг юм. Энэ нь ойролцоогоор амин хүчлийн 80% шингэцтэй байдаг. Харин ургамлын гаралтай хүнсний хувьд бол тэдний шингэцийн хувь арай бага л да. Жишээ нь 60-аас 70%. Яг одоо изолятын тухай ярих нь тохиромжтой байна. Изолят гэж юу вэ? Тэрнийг яаж гаргаж авдаг? Давуу чанар нь юу вэ? Изолятын тухай ярангуут миний гар шууд ширээлөө формула 1 бүтээгдэхүүн л үзтгэж байна. Хүмүүс өөрөөсөө би изолят амсаж үзнэ үү гэж асуувал тийм ээ үзнэ гэж хариулаад 3 анхаарлын тэмдэг тавиарай. Энэ байна штэ. Манай бүтээгдэхүүний үндэс нь шинжилгээ ухаан байдаг гэдгийг
хичээл мэдхэд сэтгэл санаа маш сайхан байдаг. Ургамлын гаралтай уургийн шингэц яагаад бага байдаг вэ гэвэл харин изолиатийнх нь өндөр байдаг вэ? Изолиат гэж юу вэ? Изолиат гэдэг нь ямар ч изолиат бид уург агуулсан бүтээгдэхүүнийг аваад өөрөөр хэлбэл изолиат гэдэг нь 90%-аас дээш уургийн агууламжтай бүтээгдэхүүнийг хэлдэг юм. Харин шингэцэд саад болдог илүүдэл хэлцүүдээс цэвэрлэж салгаж авсан байдаг. Тухайлбал бидэнд шар борцгийн шаш байна. Тэрнийг нүүрс ус эслэг өг таснаас нь цэвэрлэхэд бид цэвэрлэгдсэн уург буюу уургийн изолиат гаргав. Өөрөөр хэлбэл цэвэрлэгдсэн уург. Тийм ээ, цэвэрлэгдсэн цэвэр уург юм. Ингээд тэрний шингэц ойролцоогоор 95% байна. Энэ нь маш сайн гэсэн үг. Бид уург гэж юу вэ? Уург ямар үүрэгтэй вэ? Тэрний онцлог юу вэ гэдэг талаас нь хангалттай яриллаа л да. Одоо уургийн үйл ажиллагааны талаар илүү тодруулж ярьцгаая. Өлсөх мэдрэмжийг хянахад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярьж эхлэе л дээ. Бид хоол хүнс хэрэгэлдэг. Бидэнд уург хэрэгтэй. Харин хүний өлсөх мэдрэмжинд уург хэрхэн нөлөөлдөг? Энэ тухай бид олон талаас нь авч үзье л дээ. За. Тийм ээ. Хүнсэндээ уургийн бүтээгдэхүүн хэрэглэсэн үед сахар огцон өсөх байдал илэрдэггүй тул удаан хугацаанд цатгалан мэдрэмж нь хадгалагдаж, идэвхтэй байж дараагийн өлсөх мэдрэмж удаж ойж ирдэг юм. Энэ бүгд хүний биеийн болон бодисын солилцооны үйл ажиллагаанд уург хэрхэн нөлөөж байгааг харуулж байна. Мэдээж мэрэгжилтэн бүрт өөрийн гэсэн сонирхлын нэмэлт байр суурь байдаг. Надад бол хоол хүнс хүний сэтгэл зүйд болон сэтгэл зүй нь эргээд хүний идэж байгаа хоол хүнс нь хэрхэн нөлөөлдөг тухай судалгаанууд ихээхэн сонирхолтой байдаг. Нэгэн сонирхолтой судалгааны талаар ярив. Би энэ жишээгээ бие даасан гишүүдтэй биеэрээ уулзахад ярьдаг юм. Энэ судалгаа нь эдийн засгийн тоглоомын загвартайгаар хийгдсэн. 2 бүлэг хүмүүсийн өглөөний хоолнд хамруулсан. Нэгдүгээр бүлэг хүмүүст уураг агуулсан өглөөний хоол, нөгөө бүлэг хүмүүст нүүрс ус агуулсан өглөөний хоол санал болгосон. Энэхүү бодисын солилцооны судалгааны зорилго нь хүний макробиотикийн бүтцэн дресиний түвшинд хэрхэн нөлөөлж байна гэдгийг харах юм. Санаа зовлтгоо. Цаашаа ойлгоход хэлбэр болно. Энэ нь адреналин, норадреналин ба дофамины анхдагч их өсвөр. Өөрөөр хэлбэл эдгээр нь бидний идэвхтэй цатгалан байдал болон бидний мэдрэлийн систем ямар байхад нөлөөлөхөд цаашаад өдрийн тур шалгарах нейромедиатор нөгөө дааврын суурь юм. Тэгэхээр нүүрс устай өглөөний хоол идсэн, тухайлбал чихэрлэг хааш идсэн бол нүүрс усны агуулмж 80%, уургийн агуулмж 10 байсан ба энэ үед хүмүүс илүү сэжгэлсэн байдалтай байсан. Хэдэн амжилттай гэрээ байгуулсан байна гэсэн үзүүлэлтийг харахад хангалттай бас ойролцоогоор 40% байсан. Бас энэ хүмүүс бусдыг шийтгэх хандлагатай байсан л та. Харахад тийм сайхан биш зураглал. Хэрэв уургийн өглөөний хоол идсэн бол энд уургийн агуулмж 25%, нүүрс усны агуулмж 50%-тай. Амжилттай гэрээ байгуулах хувь харьцангуй өндөр. Хүмүүс бусдыг арай илүү сонсох хандлагатай. Мэдээж энэнтэй холбоотойгоор амжилттай гэрээнүүд байгуулагдаж байсан. Бас сэтгэл санаа илүү сайхан байсан. Энийг бодисын солилцоотой холбож тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл сахарын түвшин унах нь бага, мөн өсөх мэдрэмжээ илүү сайн хянана, тодорхой хэдэн нейромедиаторуудын ачаар илүү сайн цадна гэх мэт. Гэхдээ энэ рүү хит гүнзгий ороод хэрэггүй байх. Тэгэхээр бид юу идэж байна гэдг нь бид өөрийгөө хэрхэн мэдэрч байна гэдэгт нөлөөлдөг. Хоол гэдэг бол бидний өөрийгөө сайхнаар мэдрэх эрүүл хүндэс суурь. Бид бие хэрхэн авч явж байна гэдэгт нөлөөлдөг. Тэгэхээр манай Herbalife Nutrition-ы тэнцвэржүүлсэн шим тэжээлт бүтээгдэхүүн маань өглөөний хоол тэжээлийн хувьд ч төдийгүй. Бидний сэтгэл санаа болон амьдралын амжилтанд сайн үр дүнтэй гэсэн үг. Тийм ээ. Биеийн жингээ бууруулахад хоол хүнснээсээ уургийг хасах хэрэгтэй гэсэн баг домог болсон нэг төөрөгдөл яриа байдаг л да. Биеийн жинг бууруулахад уургийн хэрэглээ чухал гэдгийг бид мэднэ. Би танаас үзэгчдэд зориулж энэ тухай дэлгэрэнгүй яриач гэж хүсье. Үзэгч сонсохыг хүсэж байгаа. Дуртай ярьж өгье л доо. Сүүлийн үед хүмүүс иймэрхүү домог яриад имиж зөвлөх гэдгийг мэддэг болсон. Жингээ хасж байхад бид хоолой багасгах нь мэдээж хэрэг. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найзтайгаа хуваа, харин оройн хоолыг дайсандаа өгөө гэж өвөг дээдс маань ярьдаг байсныг үзвэл тэд маань хоол хүнснийхээ хэрэглээний тал дээр маш сайн мэдлэгтэй байсан нь харагдаж байна. Орчин үеийн судалгаанууд бас энэ тал дээр санал нэг байгаа. Дайсандаа өг гэсэн нь угтаа бол жингээ хасах ойлголттой л холбоотой юм. Жингээ хасахын тулд нэг удаагийн хоолтын хэмжээг хянах нь чухал гэдэг юм. Идэж буй хоол хүнсний хэмжээгээ багасгаж байгаад хүний бие шаардлагатай уургийн хэрэглээгэж бас багасгадаг. Ингэснээр удаан хугацаанд уургийн дутагдалд орж хүний эрүүл мэнд биеийн жинд муугар нөлөөлдөг.
Хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлөхөр нэг жишээ хэлье л дээ. Жин нэг хэвэндээ тогтох буюу плата нөлөө гэж байдаг. 5 кг, 25 кг, 500 г ч илүү жинтэй байх үед хоолоо хаснаар эхлээд жин сайн борж байгаад хэсэг хугацааны дараа жин борхоо зогсчихдаг. Яагаад гэвэл хүний биед хэрэгтэй уурга тооцоогүйгээс болоод уурга дутагдж эхэлдэг юм. Хүний бие удаан хугацаанд уургаар дутагдах юм бол бие махбод уургийг шаардаж эхэлдэг. Уург нь бусад макромолекулуудаас нийлэгддэггүй гэж бид өмнө нь ярьсан шүү дээ. Тиймээс бие махбод нь уураг авч болох биеийн хэсгүүдээс уурга нөхөж эхэлдэг. Ингээд булчинд уураг дутагдаад ирэхээр булчингийн бодисын солилцоонд орох чадвар буурчихна. Булчин бол бодисын солилцоонд хамгийн идэвхтэй оролцдог бөгөөд тайван байх үедээ ч илчилгээг хамгийн их шатааж байдаг. Ийм биеийн жинг бууруулах, мөн хянахад уургийн хэрэгцээг зөв тооцох нь эдгээр процессыг илүү тав тухтай болгодог юм. Тэгэхээр бид уургийг биедээ аваад төгжчихдэг байх нь. Тий. За ойлгомжтой. Одоо бидэнд ярихыг хүссэн нэгэн судалгаа байна. 2 сард 2 арьсмараар турцгаая гэд. Тийм ээ. Надад ийм шинжлэх ухааны үндэслэлтэй сэдв маш их таалагддаг. Яагаад гэвэл презентацийн ард бүхэл бүтэн багийн маш их ажил хөдөлмөр байгаа нь харагддаг. Миний хөдөлмөрч гэсэн энэ нь багцсан. Бидний ярих сэдвийн үндэслэл нь юу вэ гэдгийг мэдэх үнэхээр сайхан. Тэгэхээр дэлгэцэн дээр харагдаж байгаа сайхан тоо үзүүлэлтийг харахад 2 сарын дотор 7 кг хассан гэж харагдаж байна. Энэ хаанаас гарсан тоо вэ? Энийг юугаар батлах вэ? Тэгэхээр Оросын шинжлэх ухааны академийн хоолны институт 2 сарын хугацаатай хийсэн судалгаа байна. Энэ цайн дөрөв оролцогчид эхлээд 40 оролцогч байсан бол хамгийн азтай 30 оролцох боломжтой болсон юм л да. 16-аас 41 насны хүмүүс оролцсон. Энэ ямар хүмүүс байсан бэ гэхээр бүслэхийн тархалчтай хүмүүс байсан. Ингийн үгээр хэлбэл бүслэхий байхгүй байна гэсэн үг. Бүслэхийн тархалт нь зөвхөн гой зэвийн асуудал биш. Бас дааврын болон бусад эд эрхтнүүдийн асуудал юм. Өөрөөр хэлбэл бэлхүүс бол эрүүл мэндийн түлхүүр үзүүлэлт. Ингээд 2 сарын хугацаанд судалгаа явагдсан. Эхний 2-7 хоногт эмэгтэйчүүдийг эмнэлэгт хэвтүүлэн хэлсэн. Үлдсэн хугацаанд гэртээ байсан. Энэ хугацаанд юу хийгдсэн бэ гэхээр 2 сарын турш хоногт 1500 кг, уураг 20%, нүүр цус 50%, өөх тус 30% гэсэн харьцааг хатуу баримтлсан. Эмэгтэйчүүдэд формула 1, формула 3 тэнцвэржүүлсэн шимт сэжэл өдөр болго өгч байсан. Эхний 2-7 хоногт эмнэлэгт байхдаа ихэнх хүмүүсийн хувьд жин хасалт 4 кг хүрч байсан юм. Харин яг 2 сарын хугацаанд дунджаар 7-оос 8 кг хүртэл жин хассан байгаа. Нэг жижиг зүйлийг энд дурдахад хатагтай нарын маань хянж явах үед жин хамгийн ихээр хасагдж байсан. Би өөрийн жишээн дээр ярихад үйлчлүүлэгчдтэйгээ биеэр уулзахад тэдэнд маш их урам зориг ордог. Энээс үзэхэд манай клубүүд байгаа нь тун сайн юм. Учир нь хүмүүс клубт цуглаж бусад хүмүүстэй хувийн харилцаа үүсгэх нь илүү их жин хаяхад сайн нөлөөтэй болох нь энэ судалгаагаар батлагдсан. Мөн үүнээс гадна татай үр дүнгууд гэвэл манай бүтээгдэхүүнүүдийн үр дүн батлагдсан бөгөөд компани түгэж байгаа хоолтын философи нь зохистой болохыг баталж байна. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 4 кг хүртэл өөхний эдийн жин хасагдсан. Судалгаа руу эргээд харахад өөхний масс бараг 10% хасагдсан байна. Өмнө бид ярьж байсанчлан булчингийн масс нь бодисын солилцооны хувьд их идэвхтэй байдаг юм. Жингээ хасаж буй хүмүүст ихэвчлэн тохиолддог асуудал бол булчингийн масса хамтд нь алддаг явдал. Харин энд бол үгүй. Энэ чухал мэдээлэл тул орхигдуулж ир болохгүй л дээ. Булчингийн алдагдал маш бага, бараг л 1%, 2% л байгаа. Харин өөхний алдагдал 10% байгаа нь тун сайн үзүүлэлт. Энэ юу хэлж байна вэ гэхээр жин хасалт нь булчингийн массыг хадгалж өөхний массыг алдснаар явагдаж байна гэсэн үг. Ингээд 2 сарын хугацаанд эмэгтэйчүүдийн маань хувцсны размер 2-аар багассан. Анагаахын хэллэгээр бол 2 размер багассан гэдэг нь манай судалгаанд оролцохоор ирсэн 1-р зэргийн бүслэхийний тархалтай эмэгтэйчүүд явахдаа бүслэхийний хэмжээ багаснаар тархалтын зэрэг нь нэг түвшнээр буурсан байсан юм. Тэд тархалтай биш, харин илүү л жинтэй буцаж байсан. Энэ нь арай хөнгөн гэсэн үг. Энэ судалгаа зөвхөн 2 сар үргэлжилсэн. Гэтэл бүтээгдэхүүний энэ хоолтын зохиц хөтөлбөрөөр тогтмол хэрэглэх юм бол тэнцвэржүүлсэн шимт хичээлээ дасгалтай хослуулан хэрэглэсэн тохиолдолд дахин жин нэмэгдэхгүйгээр жингээ бариад шаардлагатай бол жингээ үргэлжлүүлэн бууруулж чадна. Энэхүү судалгаанд Формула 1 уургийн коктейл болон Формула 3 нунтыг уургийг ашигласан гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй байна.
Харин таны харж байгаагаар Формула 1-ийн уургийн агуулмж нь 1 порцод 11 грамм. Энэ нь шар буурцгийн изолят Формула 3 тул 1 порцод 5 грамм уураг. Энэ нь шар буурцгийн болон сүүний изолят. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс гадна Herbalife Nutrition компаниас өдрийн турш хэрэглэх тэнцвэржүүлсэн шимт хичээлийг амьдралын олон янзын нөхцөл тохируулан гаргасан шийдэл бий. Энэ бол хөнгөн зууш буюу уургийн батончгууд. Өдрийн цагаар уламжлалт аргаар хооллох боломжгүй үед идэж болох Формула 1 Экспресс түүнчлэн орон хоолны шийдэл бий. Орон унтахын өмнө хэтрүүлэн идэхгүй байхад туслах уураг. Түүнчлэн бүтэн сайхан нойртой унтах боломж олгох орон коктейл зэрэг олон төрлүүд бий л дээ. Бид шар буурцгийн тухай ярьж эхэлсэн байна. Тэгэхээр олон удаа яриандаа дурдлаа. Тэгэхээр шар буурцгийн уураг гэж юу болох талаар тодруулж ярьцгаая. Энэ юу вэ? Шар буурцгийг төгс уураг гэж үзэж болох уу? Энэ их том сэдв. Энэ том сэдвийг эхлэхийн өмнө хөнгөн зоош болгон хэрэгэлдэг уургийн ботанчкуудын тухай арай жижиг сэдвийг ярья. Яагаад гэвэл бид одоо энэ ямар хэрэгтэй вэ? Хэрэглүүл зохиох хэмжээ хэрхэн үйлчилдэг вэ гэх зэргээр үндслүүдийг их ярьлаа. Гэтэл бид хүмүүс зарим тохиолдолд хүмүүсийн хувьд амттай гэх нь яг үр дүнтэй гэдгээс чухал байдаг юм. Василитай хөнгөн зоошны тухай ярьж байгаа болохоор асууя л да. Мөн уургийн ботанчкын дотроо олон сонголттой байна. Таны хувьд офис дээр ямар амттанд илүү Яг маркетингийн албанд бол бид нэмгийн амттай гэдэг. Үргэлж бидний ширээн дээр байдаг. Харин орой ажлын өдөр дуусахад оройн коктейлоор хооллдог. Та сонирхолтой ярьж байна. Яагаад гэвэл энд үндсэндээ хөнгөн зоошийг харж болж байна. Хөнгөн зоош гэдэг нь ер нь бол 10 грамм Формула 1 Экспресс бол 13 грамм уураг агуулсан байдгийг. Өөрөөр хэлбэл энэ нь хөнгөн зоошны хувьд маш тэнцвэржүүлсэн найрлагатай байна гэсэн үг. Тун таатай. Бас Формула 1-ийн бүтцэд шар буурцаг орсон байдгийг. Тийм болохоор аажмаар шар буурцгийн сэдв рүү оръё. Тэгээ шар буурцгийн уураг хамгийн эхлээд асуухад шар буурцгийн уураг төгс уураг мөн үү? Тэгэхээр төгс уураг гэж юу вэ гэдгээс л эхлэе. Ямар аргаар хэрхэн хэмжих вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. 1957 онд хэсэг эрдэмтэд ийм хэмжээний амин хүчлүүд орсон, ийм хэмжээтэй шингэцтэйгээр төгс уургийн харьцаа гаргаж ирсэн. Ингээд жишг болгож авах уургийн сүү болон өндөгнөө уураг гэж нэрлсэн. Харин шар буурцгийн хувьд бол маш сонирхолтой. Бусад уургуудад байхгүй онцгой бүтэц болон холбоо суудтай. Шар буурцгийн тухайд гэвэл сүүлийн 20-д жилдэл гүнзгий судлагдж байгаа юм. Амин хүчлийн найрлагаар нь уургийн шингэцийн төвшин хэмждэг үзүүлэлт бий. Энэ үзүүлэлт нь юуг харуулдаг вэ? Уург нь хэр бүрэн дүүрэн найрлагатай байна вэ гэдгийг харуулдаг юм. Өөрөөр хэлбэл уургийн бүтээгдэхүүнд агуулгадж байгаа үйл орлогдох амин хүчлүүдийн хэмжээ, хүний биеийн хэрэгцээг хангах чадвар, мөн хүний биед шингэх чадвар зэргийг харуулдаг юм. Энэ үзүүлэлтээр төгс уураг нэгтэй тэнцүү байна гэсэн үг. Тэгэхээр өндөгний уураг, сүүний уураг болон бас шар буурцгийн уураг. Тийм ээ, шар буурцгийн уураг. Энэ үзүүлэлт нэгтэй тэнцүү. Энэ судалгааг хүн бүр харах боломжтой. Харин бусад ургамлын гаралтай уургийн бүтээгдэхүүнүүдийн тухай ярихад энэ тухай бид ярьсан шүү дээ. Эдгээр нь бүрэн бус уураг. Тэдний үзүүлэлт харьцангуй бага. Тухайлбал шош, мөөг, самар гэх мэт. Тэгэхээр тэднийг зөв зохицуулж байж өөр шаардлагатай бүх амин хүчлүүдэд авах боломжтой юм. Дүгнэж хэлэхэд хамгийн сайн шингэцтэй уураг бол изолят юм. Өөрөөр хэлбэл нүүрс ус, өөх тус, эслэгээс нь цэвэрлсэн уураг. Изолят нь манай бүтээгдэхүүнүүдэд агуулгадж байдаг юм. Шар буурцгийн тухай хэд хэдэн цуу яриа байдаг л да. Хамгийн дэлгэрсэн яриа бол шар буурцаг эрэгтэй хүний эрүүл мэндэд муу гэсэн яриа байдаг. Энэ талаар энэ бол үнэхээр төөрөгдөл. Энэ нэрийг зогсооё. Тэгээ зогсооё. Шар буурцаг нь фитоэстроген байдгүй юм. Цэг. Шар буурцаг нь фитоэстрогентэй бүтцээрээ төстэй изофлавон байдаг. Энэ нь хоёр төрлийн изофлавон ялгаруулдаг юм. Эдгээр нь гинстейн, диазин. Үргэлжлүүлэхэд ойлгоход арай хэлбэр олон л доо. Юу яриад байгааг ойлгохын тулд харьцуулахыг хүссэн юм.
Эмэгтэй бэлгийн даавар эрэгтэй болон эмэгтэй хүний биед аль алинд нь байдаг. Хүний биед эмэгтэйлэг шинж илүү хөгжихийн тулд эстрогенууд тэрэнд зориулагдсан рецепторуудтай холбогдох ёстой. Тэгэхээр шар буурцгийн изофлавонууд нь эдгээр рецепторуудтай холбогдож чаддгийг. Хүснэгтэд харуулснаар энэ рецепторуудтай холбогдох чадвар болох төрлийн хамаарал буюу афиност нь эстрадиолын хувьд 100% байгаа норм хэмжээнд байна гэсэн үг. Харин шар буурцгийн изофлавонуудын хувьд бол рецепторуудтай холбогдох чадвар 1.7, 1.2%, харин гинстиан их биш 13%, дайсианд 1%. Энэ нь харьцуулж үзэхэд маш бага харагдаж байгаа юм. Тэгэхээр шинжлэх ухааны бүх мэдээлэл шар буурцгийн уураг эрэгтэй хүний эр бэлгийн даавар. Өөрөөр хэлбэл цусны ээлж дэх тестостерон, гонадотроп даавар, эстрадиол болон үрийн шингэний бүтцэд огт нөлөөлдөг болохыг баталж байна. Энэ талаар хийсэн ямар нэг судалгаа бий юу? Мэдээж хэрэг. Энэ бид зөвхөн нэг жишээг ярьж байна. Гэхдээ маш олон сонголт бий. 12-7 хоногийн турш шар буурцгийн изолят хэрэглэх нь ямар нөлөөтэй байдаг вэ? Яг энэ нөлөөллийг харуулж байгаа нэг судалгааг би олсон юм л да. Харин би өмнө нь бас хэлж байсан. Нарийн ширээний нүдэн ил байдгүй юм. Нэг эрэгтэй хүн өдөр бүр 3 литр шар буурцгийн сүв ууж байсан. Хэрэглэгээ хэтрүүлчих. Тийм ээ. 3 литр буурцгийн суун гэдэг нь хэвийн биш л дээ. Усч вэ, уурагч вэ, аливаад хэмжээ норм гэж байх ёстой гэдгийг энэ жишээ харуулж байна. Бид одоо эрэгтэйчүүдийн тухай ярьлаа. Тэгвэл үргэлжлүүлээд эмэгтэйчүүдийн тухай ярихыг би хүсэж байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотойгоор хийгдсэн судалгаануудад илүү өөдрөг үр дүнүүд гарсан байсан. Цэвэршилтийн насны хүрсэн эмэгтэйчүүдийн тухайд бэлгийн даавар нь буурч, биеийн жин нэмэгдэж, ялангуяа өслийн хаваараа тархалдаг. Энэ байдал нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг бид өмнө нь ярьсан. Тэгэхээр шар буурцгийн уургийн хэрэглээг нэмэгдүүлэх эсвэл амьтны гаралтай уургийн тодорхой хэсгийг улаан махыг шар буурцгийн уургаар орлуулахад өөх тосны солилцоо сайжирч хортой холестерин нь мэдэгдэхүйц буурч байсан. Энэ маш чухал шүү. Та санал нийлэх бах. Америкийн хоол хүнс болон эмийн хяналтын газрын нийтлэлүүдээс хайхад хамгийн түрүүнд гарч ирж байгаа мэдээлэл бол шар буурцгийн уургийн хэрэглээнд титэм судасны нөхцөл байдал. Өөрөөр хэлэх юм бол зүрх судасны бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг. Ялангуяа цусндаа холестериний хэмжээг бууруулахад сайнаар нөлөөлдөг талаар бичсэн байсан. Мэдээж бид амар хялбар шийдлийг хайж байдаг. Шар буурцгийн уург нь найрлагын хувьд сайн уург. Тийм ээ, би сайн нөлөөтэй. Гэхдээ энэ нь хоолтын багахан хэсэг шүү дээ. Тийм болохоор бие хүчний хөдөлгөөн хийж тэнцвэржүүлсэн хоол хүнс идэж биедээ анхаарал тавьдаг бол үр дүнд хүрэх боломжтой гэсэн үг. Энэ бүгдээс зөвхөн нэгд нь анхаарал хандуулах юм бол бүрэн зураглалд хүсэмжит үр дүнд хүрэхгүй гэсэн үг. Тийм ээ. Биеийн ачааллын талаар та хэд хэд удаа ярьлаа. Тэгэхээр яриагаа уургийн бас нэг чухал үүргийн тал руу шилжүүлэх цаг ирсэн бололтой. Энэ нь биеийн ачаалал. Уурга бол жирийн ч бай, тамирчин ч бай. Хүний булчин дэмжиж бүрдүүлэх үүрэгтэй юм. Одоо бидэнд дэлгэцэн дээр слайд харуулах бах. Тэнд ижил жинтэй 2 эмэгтэй байна. Миний үргэлж хэлдэг. Та хэрэг жинтэй байна гэдгээ харах хэрэггүй. Яагаад гэвэл хүний духан дээр 85, 91 эсвэл 61 кг жинтэй гэж бичээстэй байдгүй шүү дээ. Энэ нь чухал биш. Хамгийн чухал үзүүлэлт бол биеийн харьцаа, биеийн чанар юм. Ижил биеийн жинтэй мөртлөө зарим хүмүүст булчин сайн хөгжөөг байж болно. Саркопения гэдэг шинжлэх ухааны нэгэн хэллэг байдаг юм. Харамсалтай нь нас ахих тусам булчин багасаж өөхөн давхраг ихсдэг. Хэрэв бид хоол хүнсэндх уургийн хэмжээг хянаж дасгал хөдөлгөөн хийж байх юм бол өөрөөр хэлбэл дасгал хөдөлгөөн хийлгүүгээр булчингаа хадгалахад тун хэцүү байдаг. Цаашаа үргэлжлүүлбэл ямар төгс шийдэл байгаа вэ? Компаниас гаргаж өгч байгаа шийдэл нь юу вэ? Дасгал хөдөлгөөний хэмжээ болон шаардлагатай уургийн хэмжээний талаар ярих болно. Бас бүтээгдэхүүний маань нэр нь юу вэ гэдгийг хэлнэ.
Тийм ээ, бидэнд шийдэл бий. Энэ бол Herbalife Nutrition-ийн эрч хүчээр сэлбэх коктейл. Эрч хүчээр сэлбэх коктейл бол уургийн маш сайн их сурвалж юм. Энд нэг порцид 25 г уурга маш бага хэмжээний нүүрс ус агуулгдсан. Энэ харьцаа нь булчингийн маасыг сэргээхэд маш тохиромжтой юм. Яг ийм харьцаатай ийм зохицолтой төдий хэмжээний дасгал хөдөлгөөнтэй байхад булчингийн мас их хэмжээгээр нэмэгдсэн, нөхөн сэргсэн гэдгийг баталсан олон судалгаануудаар болохыг би хүсэхгүй байна л да. Өмнө нь бид онцолж байсанчлан бүтээгдэхүүнийг гаргаж авахдаа шинжлэх ухааны үр дүнг тэр хүнд тавьдаг юм. Дараа нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Эрч хүчээр сэлбэх коктейлд сүүний уургийн изолят агуулгддаг. Яагаад гэвэл судалгаагаар энэ нь маш сайн үр дүнг харуулсан юм. Гэхдээ мэдээж энэ хэрэг өөрийн бидэд тохируулан дасгал хөдөлгөөн хийж буй хүмүүс өдөр тутамдаа шар борцгийн уураг хэрглэж болно. Бид дараа нь энийг хоолтондоо хэрхэн оруулах вэ гэдэг талаар ярьж болно. Хоолтонд формуланы шар борцгийн уургийг хэрглэж болно. Гэхдээ одоогийн байдлаар бие ачааллын дараа сүүний уураг илүү сайн нөлөөтэй болохыг судалгаа баталсан. Энд хангалттай хэмжээний төмөр агуулгддаг. Бүтээгдэхүүний найрлага маань слайд дээр харуулснаар илүү баялаг тул нэмэлтээр зарим онцлогуудыг хэлхийг хүсэж байна. Бие бүлгийн амин дэмүүдийн дутагдал хүмүүст их илэрдэг тул эрч хүчээр сэлбэх коктейлийг бие бүлгийн амин дэмүүдээр баяжуулсан. Бие бүлгийн амин дэмүүд нь коктейлд агуулгддаг төмөртэй нэгдэн бие ачааллын үед алдагдсан булчингийн маасыг маш сайн нөхөн сэргээгч болон илүү идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд тусалдаг. Энийг баталж байгаа хэд хэдэн судалгаа бий. Уг коктейлийн орцонд уураг, нүүрс ус, эслэг зохицоор агуулгдсан байх ба энэ нь дасгал хөдөлгөөний дараа бие бүрэн сэргэхэд чухал та. Энэ нам түнээр оруулагч допингийн холц байхгүй. Төлөөлөгчид бүтээгдэхүүнөө маань ашиглаад уралдаан тэмцээнд орж байгаа нь орц ямар вэ гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл бэлтгэл сургуульд бүрийн дараа энэхүү коктейлийг тогтмол уух ёстой гэж ойлголоо. Тийм ээ. За ойлголоо. Уургийн тухай бид их ярьлаа. Уургийн гүйцэтгэх үүргүүдийн талаар ярьлаа. Уурагт бас нэг онцлог байдаг. Үүнийг үзэгчтэйгээ хуваалцмаар байна. Ярианыхаа эхэнд ч би дурдаад өнгөрсөн. Уургийн дархлааны үүргийн тухай. Бид эхэнд дурдж байсан. Бид энийг дурдж байсан. Одоо арай гүнзгий ярив. Тийм ээ, бидний хамгаалах молекулууд буюу дархлааны систем хэвээ ажиллахад нөхөн сэргэхэд уураг хэрэгтэй гэдгийг дахин давтаж хэлье. Хэрэв хөлсөн дэх уураг хэвийн хэмжээнээсээ 50%-аар бага байвал хүний бие халдварт өвчнөд өртөмлөх болж эрүүл мэнд хэвийн түвшиндээ байж чадахгүй болдго юм. Тэгэхээр биедээ авч буй амин хүчлүүдийг олон төрөл байлгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүрэн уургийн их үүсвэр байх хэрэгтэй гэсэн үг. Энэнд мах, загас, шувуу, шар бүрцгийн изолят, далайн бүтээгдэхүүнүүд энэ бүгдийг хүмүүс олох боломжтой. Дахиад хэлэхэд бидэнд цогц шийдэл байгаа. Гэхдээ дархлааны системээ бүрэн дүүрэн дэмжихийн тулд бидэнд бичил элементүүд эрүүл микробиота шаардлагатай. Эдгээр нь ногоо, эслэхүүд юм. Эслэх нь формула нэгд обвиос алюминий ундаанд хүнсний эслэхийн комплексд бий. Өөрөөр хэлбэл компани маань бэлэн, тухтай, хурдан шийдэл гаргаж өгч байгаа. Яагаад гэвэл дэлхийн ертөнц хурдан, амттай, үр дүнтэй гэсэн байдлаар сэтгэдэг болж. Тэгэхээр энэ бүгд манад бий. Шаардлагатай бүх үзүүлэлтийн дагуу хоол хүнсээ тооцоотойгоор хэрэглэх нь хүний биеийн эрүүл мэндэд болон дархлааны системд хэрэгтэй. Шийдлийн тухай ярихын тулд хооллолтын төлөвлөгөөний тухай ярьцгаая л да. Яагаад гэвэл манайд өдрийн тодорхой хугацаа болгонд хэрэглэж болох шийдэл байгаа. Тийм ээ, сайн хооллолт юунаас эхлэх вэ гэхээр маргаашнаас биш, өглөөний хоолтоос эхэлдэг юм. Бид уургийн ач холбогдлын талаар ярьсан. Ямар зорилготой, ямар хэмжээтэй байх хэрэгтэй гэдээ ярьсан. Тиймээс өглөөний хоол уурга агуулсан байх нь зөв. Энэ формуланы гайхалтай шийдэл болно. Гэхдээ хүн тус бүрийн онцлогийг анхаарах хэрэгтэй л дээ. Нас хүйснээс хамаарч хэрэглээ өөр өөр байна. Тухайлбал эрэгтэй хүнд илүү их уурга хэрэгтэй. Энэ үед формула 1 бүтээгдэхүүнийг формула 3 бүтээгдэхүүнээр баяжуулан хэрэглэж болно. Энэ хоёр хоорондоо гайхалтай зохицдог. Цаашлаад хэлэхэд надад компани маань философи маш их таалагддаг. Яагаад гэвэл бүх асуудлуудад бэлэн нэг шийдэл гэж байхгүй. 7 хоногийн турш өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь чухал байдаг. Дасгал хөдөлгөөн хийхэд мөнгө зарцуулна боломжгүй гэж бодох хэрэггүй. Заавал спорт зал руу ийм цагт очих хэрэгтэй гэсэн юм байхгүй. Маш олон судалгааны ажлууд өдөр бүр дасгал хөдөлгөөнийг хийх нь чухал гэдгийг харуулж байна. Би ярьж байхдаа шууд эмэгтэйчүүдийн талаар бодож эхэллээ. Тиймээс яриандаа эмэгтэйчүүдийг авч хэлэлцээ.
билээ. Гэрээ эзэгтэй эмэгтэйчүүд өдөр тутмын ажиллаа хийх, мөн дэлгүүр явах, хүүхдүүдтэйгээ зугаалах зэрэгт өдөрт 800 ккал хүртэл илчлэг зарцуулдаг юм. Энэ бол маш бага. Тиймээс дасгал хөдөлгөөнийг тусгай зориулсан хөдөлгөөн, тэр нь зориулсан цаг гэж ойлгох хэрэггүй. Бид өөрсдөө амьдралаа зохицуулан дасгал хөдөлгөөнийг бий болгож чадна. Тэнцвэржүүлсэн шимт хичээлийн хэрэглээгээ тооцсон дасгал хөдөлгөөнөө тохируулах нь биеийн жингээ өөрч тухтаагаар хасах, эсвэл хэмжээнд нь барьж тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэнд аэробик дасгал орно. Өөрөөр хэлбэл явга алхалт, дугуй уналт, цэлэлт эдгээрийг хамгийн багадаа 30 минутын турш хийх хэрэгтэй. Тэрнээс илүү бол бүр сайн. Энэс гадна 7 хоногтой хүчний дасгал хөдөлгөөнийг 2-3 удаа заавал байх ёстой. Өмнө нь бидний ярьж байснаар булчингийн эд эсүүд сайн ажиллахын тулд нас ахихын хэрээр бие махбодод гардаг өөрчлөлтүүдийг удаашруулахад аэробик дасгал хөдөлгөөнийг хүчний дасгал хөдөлгөөнтэй хослуулан хийх хэрэгтэй байдаг юм. Ингэсэн тохиолдолд үр дүнгээ өгнө. Ингээд маш сайн дасгал хөдөлгөөн хийсний дараа эрч хүчээ сэргийлэх шаардлагатай. Өдрийн туршдаа цаашид үргэлжлүүлвэл хоол хүнсээ тэнцвэржүүлсэн олон төрлийн байхад анхаарах хэрэгтэй юм. Энд бид компанида баярлалаа гэж хэлэх хэрэгтэй л дээ. Өдөрт хамгийн багадаа нэг удаа өөрийн гараар бэлтгэсэн эсвэл итгэл хүлээсэн баталгаатай газраас авсан амттай, чанартай хоол идэх ёстой. Мах, далайн бүтээгдэхүүн, загас, шувуу, ногоо. Өдөрт хамгийн багадаа нэг удаа шинэ ногооноос салаад идэж явах хэрэгтэй. Ингэснээр хүний бие эрүүл байхад шаардлагатай микроэлементүүд болон эслэгээ авна. Гэтэл хурдтай ажил амьдралд бидний цаг хугацаа хүрэлцдэг. Энэ тохиолдолд бидний гар дор формула 1 бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнд өдрийн туршид хэрэгтэй уураг, нийлмэл нүүрс ус, 20 микроэлементүүд, амин дэмүүд бий. Манай бүтээгдэхүүн нь баталгаатай, чанартай, түүхий дээр бэлтгэгдсэн, өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой, тэнцвэржүүлсэн шимт хичээл юм. Бас оройн хоол. Энд Беларусь Оросын өмнөөс баярлах үлдэж байна да. Удахгүй манад бас борлуулагдаж эхлэх баг. Оройн цагаар формула 1 оройн коктейл хэрэглэж болно. Формула нэгийг зүгээр ч нэг 2017 оны шилдэг шинэлэг бүтээгдэхүүнээр шалгаруулаагүй юм. Бүтээгдэхүүн маань үр дүнгээ бүрэн үзүүлж байгаа. Яагаад гэвэл хангалттай хэмжээний уураг, макро шимт хичээл, бага хэмжээний илчлэг, эрдэс бодис болон амин дэмүүд, түүнчлэн L-триптофаныг биедээ авахаараа хүнсний бүтээгдэхүүнийг зохицуулахад тун хэцүү байдаг юм. L-триптофан нь бидний нойр хүрэхэд нөлөөлж байдаг дааврыг зөв байдлаар ялгаруулдаг. Биеийн жин өөрийгөө мэдрэх байдал, спортын үр дүн нь зөвхөн бид гал тогоондоо юу идэж байгаагаас болон мөн дасгал хөдөлгөөн хийж хаа нэгтээ гүйж алхаж яваагаас гадна нойрноос бас шалтгаалдаг юм л да. Тэгэхээр энд бүтэн нойр. Тийм ээ, бүтэн нойр. Бүтэн нойртой хонооно гэдэг нь бие махбодыг нөхөн сэргээж үр дүнд хүрэхэд тусалж байдаг. Баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөдрийн яриагаа дүгнэе. Бид өнөөдөр уургийн тухай ярьлаа. Уург нь бидний биеийн эдис эргэтнүүдийг бүрэлдүүлдэг гол барилгын материал юм. Уургийн дутагдал нь хүний биеийн бүх системүүдийн ажиллагааг алдагдуулдаг. Уург хүний биед хоригдлогддог ба өөр хүнсний элементүүдээс үүсдэг юм. Хүний бие уурга тогтмол нөхөж авч байх хэвээр. Уург хүний биеийн жинг хянах, жинг бууруулах, дасгал хөдөлгөөн, өлсөх мэдрэмж болон дархлаанд гол үүргийг гүйцэтгэдэг. Өөр ямар дүгнэлтүүд хийж болохоор байна бас харъя л да. Хоногийн дундаж хэрэглэн эмэгтэй хүнд 1 кг биеийн жинд 1.3 г, эрэгтэй хүнд 1 кг биеийн жинд 1.5 г. Шар буурцгийн уураг. Энэний талаар бид өнөөдөр тусгаалan ярилцсан. Өдөр бүр хоол хүнсэндээ хэрэглэх бүрэн уургуудын нэг. Мөн хооллолтоо өдрөөр төлөвлөх нь үндсэн хооллолтод болон 100 шар хангалттай хэмжээний уураг хэрхэн авах вэ гэдгийг төлөвлөх тэнцвэржүүлсэн хооллолтын анхны алхам болно. Үүгээр бид үндсэн хэсгээ өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Та бүхэнд сонирхолтой, танин мэдэх зүйл ихтэй байсан гэдэгт найдаж байна. Одоо бид та бүхний асуултанд хариулахад бэлэн болсон байна. Ингээд анхны асуулт аль хэдийн бидний дэлгэцэн дээр ирсэн байна. Илүү дэлжинтэй байхад тусгай уургийн бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр энгийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс уурга хэмийн хэмжээгээр биедээ авахын зэрэгцээ жингээ нэмэхгүй байх боломжтой юу? Би хэцүү асуултуудад их дуртай байдгийн. Тиймээс би энэ асуултанд болно гэж хариулмаар байна. Гэхдээ хүн бүрт энэ нь боломжтой юу? Өөрөөр хэлэх юм бол
Хэрэв бид энэнд анхаарлаа хандуулад үзэх юм бол тухайлбал 130 кг жинтэй хүн байна гэж бодъё л доо. Энэ тохиолдолд шууд ихээхэн хэмжээний уурыг хэрэг болно гэдгийг бид ойлгож байгаа. Далайн бүтээгдэхүүн чанартай загасны мах, магадгүй улаан мах. Ингээд бид уурга хэрэгтэй хэмжээгээр навч чадна. Гэтэл энэ нь удаан хугацаанд хэр аюултай байх вэ? Хэр үнэтэй байх вэ? Өөрөөр хэлбэл хүн уургийг байгалийн гаралтай чанартай хүсвэрээс ийм байдалтайгаар аваад хэр удаан явж чадах вэ? Тэгэхээр энэ асуултанд болно гэж хариулж болно. Гэхдээ энэнд маш олон гихтэй байгаа. Тэгэхээр мэдээж хэрэгжингээ бууруулах хөтөлбөр нь ямар нэгэн байдлаар хоолны хэмжээг бууруулахыг шаарддаг. Түүнчлэн нэг талаараа илчилгээг багасгахыг шаарддаг. Тиймээс нэмэлт уургийн бүтээгдэхүүн хэрэглэх нь энэ ажлыг чанартайгаар хэлбэршүүлнэ. Мөн жим бууруулах үйл явцыг бас бие тухтай болгодог байх тийм үү? Бидэнд ирсэн хоёр дахь асуулт бол та уншаад өгөх үү? Тийм ээ, 60-аас дээш насны хүмүүс авах ёстой уургийн хэвийн хэмжээгээ хэрхэн тооцоолох вэ? Настай хүмүүсийн хөгшрөх явц нөхөн сэргээх явцаас илүү хурдан явагддаг тул 2 дахин их хэмжээний уург хэрэглэх ёстой гэсэн үнэн үү? Тэгэхээр нэг талаас надад асуулт маш их таалагдж байна. Яагаад гэвэл зөвхөн энэ сэдвт зориулж тусгай онлайн хичээл хийж байна. Тусгай онлайн хичээл магадгүй бид төлөвлөлт хийж болох юм. Тийм ээ, харжлаа. Хардаа нэг талаас бол 60-аас дээш наслаад эхлэхээр бодисын солилцоо тийм битгтэй бос байдаг юм. Нөгөө талаас бид байгаагаа хадгалах хэрэгтэй байдаг. Бид боловсруулах үйл ажиллагаагаараа өөрөө явагддаг. Өөрөөр хэлбэл арай муу байдаг юм. Тухайлбал гэдэс хэр сайн ажиллаж байна гэдгээс шалтгаалаад тиймээс хэрэглэх хэмжээ нь санал болгож буй хэмжээнээс багагүй байх ёстой. Яг 2 дахин ихийг хэрэглэх ёстой юу? Би тэгч зөвлөхгүй байх байсан юм. Энэ бол амд хэвсэн яриагаар явж байгаа бах. Гэхдээ хэвийн хэмжээнээс ихийг хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн энэ асуултыг өргөнөөр хараад үзэх юм бол зөвхөн настай хүмүүс зориулсан амин дэмүүд болон эрдэс бодисууд уурга гэх зэрэг байдаг. Эдгээр бие чингэх явц мууцсан байдаг. Тиймээс эрүүл байдлаа хадгалахад аль хэдийн өгөгдсөн байгаа их үс өрөвдөө хадгалахын тулд эдгээрийг арай их хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Яг юунд зориулж хэрэглэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Эзний үйл ажиллагаагаа хэрвэн гэх зэрэг одоо бодит мэдээлэл байдаг болсон шүү дээ. Тиймээс хэрэг үйлчлүүлэгч зөвлөх танд хандсан бол миний хувьд бүгд хэвийн байна уу, зохистой хэмжээгээ барьж байна уу гэж асуувал энэ асуултаар эмчит хандуулж болно. Өөрөөр хэлбэл тодорхой байр суурьуудыг хараад таны уургийн хэмжээ хэвийн байна, таны биеийн байдал гайхалтай байна гэж хэлэх боломжтой. Баярлалаа. Бидэнд ирсэн 3 дахь асуулт бол шар буурцгийн уурганд харшилтай үед хооллолтын дэмийг хэрхэн төлөвлөх вэ? Манай уургийг хооллолтонд оруулж болох уу? Юу санал болгох вэ? Энэ гурвыг л нэг багтаасан асуулт байна л да. Тийм ээ, болно. Шар буурцгийн уурганд харшилтай үед хооллолтын дэглэмийг хэрхэн төлөвлөх вэ? Харшил байна. Гэхдээ ихэнх тохиолдолд шар буурцгийн шашны харшилтай байдаг. Өөрөөр хэлбэл судалгаануудыг аваад үзэхэд цэвэр шар буурцгийн уургийн харшил том бага байдаг юм л да. Өмнө нь хэрэглээд харшил хөдөлгөж байсан бүтээгдэхүүнүүдийг хараад үзэхэд мөн илүү дэлгэрэнгүй орц найрлагыг хараад үзэх юм бол энэ үед бид өөр бүтээгдэхүүн аваад хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл бидэнд шийдвэр байна. Орлуулж болох нь. Тийм ээ. Манай уургийг хоолтонд орлуулж болох уу гэвэл болно. Юу санал болгох вэ? Тэгэхээр бидэнд хэд хэдэн бүтээгдэхүүний сонголт бий. Олон төрлийн уургууд байгаа. Бид өмнө нь эдгээр бүтээгдэхүүнүүдийн талаар ярьж байсан. Тиймээс өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Шошгыг уншаад орц найрлагыг хараад өөрт хамгийн сайн тохирсон бүтээгдэхүүнийг сонгоорой. За бас нэг асуулт. Хэрв дасгалаа орой 8 цагаас хойш хийвэл Формула 1 болон Формула 3 дахь коктейлөө дасгалын өмнө уух уу, дараа нь уух уу? Дасгал нь юунд чиглэгдсэн гэдгээс хамаарна. Жим бууруулах, жингээ барих, эсвэл зүгээр л бие галбараа сайжруулах. Тиймээс дасгал хөдөлгөөн хийснийхээ дараа судалгаанаас хараад үзэхэд изолят байдлаар энгийн хэлээр хэлэх юм бол заачлах хэрэгтэй хоол нь тухайлах юм бол хэсэг махногоотой хоол арай удаан шингэнэ. Оройны хувьд бол энэ нь арай тохиромжгүй хоол болно гэсэн үг. Ялангуяа ихэд орой идэх нь. Харин изолят болон коктейл байдлаар хэрэглэх нь илүү хурдан шингэдэг юм. Тиймээс орой үдших хийж байгаа дасгал сургалтынхаа дараа хэрэглэхэд их тохиромжтой. Эргээд дасгал хийх болсон их үндэс рүү хараад үзээ л дээ. Энэ дасгалын зорилго юу вэ? Хэрвээ жим бууруулах гэж байгаа бол дасгал нь арай аэробик байдлаар гүйлтийн зам гих зэрэг. Өөрөөр хэлэх юм бол аэробик хийхэд тохиромжтой биеийн тамирын зал, хүндийн хүчний дасгал арай бага гэсэн үг л дээ. Дасгал эхлэхээс 2 цагийн өмнө хангалттай хэмжээний уурга болон эрч хүчтэй дасгал хийх боломж олгох нүүрс ус агуулсан хоол хүнс идэнэ. Ингээд дасгал хийснийхээ дараа гэртээ ирээд харахад
Та үлсэх мэдрэмж төдийлөн мэдрэхгүй үлсэхгүй байх юм бол өнөөдөр болон өчигдрийн турш өчигдөр өнөөдөр хоёр таны хооллолт тэнцвэржүүлсэн байсан бол мөн танд хоол идэх туршил байхгүй нэмэгдээгүй байвал спортын дасгалжуулагчид заримдаа хэлдэг зөвхөн өнөөдрийн хооллолтод анхаарах нь чухал биш ээ гэж. Харин хоолтыг бүхлээр нь харах хэрэгтэй байдгийг. Тиймээс дасгал хийсний дараагаар гэртээ ирээд хүчний дасгал хөдөлгөөн хийсэн бол та идэхийг хүсэж байгаагаа мэдэрнэ. Тэгвэл хэд гүнзгий бодож толгоогоо өвдөх хэрэггүй. Та идэхийг хүсэж байна. Тиймээс дасгалын дараа формула 1 болон 3-ыг уух нь маш сайн шийдэл болдгийг. Яагаад гэвэл уурга болон нүүрс усны тэнцвэртэй харьцаа нь. Харин манай бүтээгдэхүүнүүд нь энэ харьцаанд нийцж байдаг л да. Булчингийн эсийн гэмтлүүд багасдаг, булчингийн өвдөлтийг багасгадаг. Бас булчингийн эсийг илүү сайн нөхөн сэргээдэг. Зөвхөн одоо идсэн уурга бид нөлөөлөд өгсөхгүй хэдэн цагийн өмнө идсэн уурга ч бас нөлөөлнө. Тийм ээ, энэ маш чухал. Таны асуултанд хариулсан гэж байна тий. Хэд нэг асуулт байна. Нэг удаагийн хоол идэл дээр 30 хүртэлх грамм уурга нь бие шингэдэг. Тийм ээ. Бид энэний тухай өнөөдөр ярилцсан. Энэ хүний хөөс нас болон биеийн идэвхтэй байдлаас хамаарахгүй юу? Мэдээж хамаарна. Бүх хүнд тохируулсан зөвлөмжүүд бий. Тиймээс энэ зөвлөмж нь олон нөхцөл байдлаас шалтгаалan хүн бүрт өөр өөр тусаж болно. Бүс нутаг уургийн бүтээгдэхүүний чанар гэх мэт яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаагаар бол 30 грамм уурга. Яагаад гэвэл ийм харьцаанд бүхэлдээ яг таны биед шингэх боломжтой уургийг өгөх ба нэг порцоор хэдийн хэмжээний уурга авах вэ гэдгийг бодолцох чиглэл болдгийг. Яагаад гэвэл зөвлөгөөнд хүн тус бүрт зориулсан 157 заалт бий. Дахиад нэг зүйлийг хараад үзэхэд та хэмжигч халбгаа аваад хэдийн хэмжээний уурга хийсэн, хэдэн грамм хийсэн, хэр их уурга биедээ авсан гэдгийг харахад амар байдгийг. Гэхдээ хүн бүрээс асуух асуулт байна. Бид хэр их хэмжээний уурга хийснэ халбгаа овоолоод хийсэн үү үгүй юу гэдгээ байнга хинж чаддаг л. Яг хэдий хэмжээний уурга хийсэн бэ. Тиймээс энгийн хүний хувьд бол нөгөө л зүсэн мах эсвэл загсаа идэхэд та 30 грамм уурга авч чадсан уу гэдгээ хяндгүй. Энэ тухай ярихад олон цэг тавья. Тиймээс таныг чиглүүлэх нэг тоо байх нь чухал. Мэдээж хэрэг 30 грамм нь хүүхдэд, эмэгтэй хүнд, ахмад настай эмэгтэйд, тамирчин эмэгтэйд харилцан адилгүй байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд мөн адил. Энэ бол дундаж тоо. Мэдээж хэрэг иймэрхүү тодорхой асуултууд байвал эмчид эсвэл зөвлөхүүдэд хандаж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тийм ээ. Баярлалаа. Бас дахиад нэг асуулт. Хэтэрхий эхийг идэх уургийг хэдрүүлнэ гэж байх уу? Василий та юу гэж хариулах байсан бэ? Энэ асуулт. Би уурга их идэхийг хэлж байдаг. Хэтэрхий эхийг идэн уургийг хэтрүүлж болох уу? Тийм ээ, мэдээж хэрэг болно. Тэгвэл бидэнд шар буурцгийн сүү ихээр уудаг байсан нэг эрэгтэй хүний жишээ байгаа шүү дээ. Тийм ээ, 3 литр. Олон судалгаанууд болон жишээнүүд уургийн агуулмж хэд өндөртэй хоолны дэглэм нь өөрийн гэсэн сөрөг нөлөөтэй байдаг гэдгийг харуулж байна. Энд компани философийн байр сууриас өнөөдрийн онлайн хичээлээр дамжуулан уургийн ач холбогдлыг харуулахыг хичээлээ. Бид энийг хийж чадсан гэж найдаж байна. Дараа нь боддоор хүмүүстэй уулзахад асуултууд гарах юм бол энэ сэдв нь маш чухал тул баяртайгаар хариулах болно. Гэхдээ бид тэнцвэржүүлсэн найрлагын талаар ярьж байна. Өөрөөр хэлэх юм бол хэрэглүүл зохих норм гэж бий. Мэдээж хэрэг биеийн идэвхтэй байдал их бол авах уургийн хэмжээгээ арай ихсгэнэ. Гэхдээ бидэнд ногоо, ашигтай тос агуулсан хооллолт бий. Энэ нь тэнцвэржүүлсэн хооллолт. Бидэнд сөрөг үр дагавар авчрах хэд өндөр уургийн дэглэм байхгүй. Миний бодлоор энд бид байр сууриа тодорхойлох хэрэгтэй. Нийт навд үзэхэд уургийн зохистой хэрэглэж чухал. Тийм ээ. Тэнцвэртэй хооллох гэдэг нь бидэнд компаниас олгож буй чанартай бүтээгдэхүүн байхад компани философийн дагуу өдөрт хамгийн багадаа ганц удаа ядаж шинэ ногооны салат хийж идэх, өдөрт ядаж нэг удаа чанартай сайн бүтээгдэхүүнээр хоол хийж идэх. Энэ тохиолдолд эрүүл байх үндэс бүрдэнтэй. Газар нутгийн онцлогоос хамаарат уургийн хэрэглээ өөр өөр байна гэлээ. Энэ тухай мэдээллийг бид хаанаас авч болох вэ? Хов хүн тус бүрийн норм хэрэглээг яаж тооцох вэ? Маш энгийн. Ердөө 6 жил ангаахын сургууль сураад дараа 1 жил дараагийн шатны интернатурт дахиад 1 жил ординатурт суралцах. Нийтэд зориулсан ямар нэг суурь авалгаа мэдээллийг хаанаас авах вэ гэдгийг тодруулах гэсэн. Мэдээж хэрэг олж болно. Би бэлтгэхдээ ер нь бол хоол зүйн лавлах нь хоол тэжээлийн талаарх мэдээллүүд Америкийн хоол хүнс болон эмийн хяналтын газрын нормоо зэргээс мэдээлэл цуглуулсан. Ингээд өнөөдөр үзэгчдэд зэгцтэй мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. Та дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан зааварчилгаанаас мэдээлэл авсан уу? Тийм ээ. Уурга болон илчилгээний шингэцийн талаараа та яриач. Хэрвээ хүний биед амьтны гаралтай уурга 80% бүрэн шингэдэг бол нөгөө шингээгүй үлдсэн 20% нь хаачдаг вэ?
Энэ эрэгтэй хүний асуулт гэж бодож байна. Эрэгтэйчүүд та үзүүлэлтэнд дуртай шүү дээ. Одоо асуулт руугаа буцаад ороход бүх асуултууд ямар нэгэн байдлаар төстэй байна. Биедээ авах шаардлагатай уургийн норм 30 г. Харин энэ хэмжээтэй хамааралтай ямар нэгэн онцлог бий юу гэж. Гэтэл уургийн 80% нь яг шингэсэн үү? Бид энийг яаж мэдэж байгаа? Бид гидсний үйл ажиллагаагаа яг мэдж байгаа юу? Бид олон талаас цагт мэдээллийг нэгтгэхэд энэ тоог гаргаж авсан юм. Одоо ангаах ухаан болон хоол тэжээс судлал логиктэй юм а гэдгийг ойлгуулахын тулд энэ асуултанд өөр өнцгөөс хариулбал тодорхой зөвлөгөөнүүд байдаг юм. Эдгээр зөвлөгөөнүүдийг дагаж мөрддөг нийгэм байдаг. Гэтэл тодорхой хувь хүнд уургийн шингэц хэрхэн явагддгийг хэлэхэд том хэцүүлтэй. Тиймээс ангаах ухаан одоо хувь хүн рүү хандаж байна. Бид ижил хэмжээний хоол аваад хоёр өөр хүнд өглөө өгье гэж бодъё. Жишээ болгоод үзэхэд нэг нь холоос ирсэн илүү хэмжээтэй хүн, нөгөө хүн нь манай бүс нутгийн маш туранхай хүн гэж төсөөлье. Микробиотын талаар хийсэн судалгаанууд байдаг юм. Эдгээр нь бидний гидсэнд амьдарч байдаг бичил биетүүд. Эдгээрээс хамаарат ижил илчлэгтэй хоол байсан. Зарим хүмүүсийн биед 90%, харин нөгөө заримд 60% шингэцтэй байх боломжтой. Тэгэхээр бидний харсан тоо ерөнхийдөө амьтны гаралтай уураг шингэц сайтай байдгаа гэсэн тоо мөн бидний бичил биетүүдээс хамаарат хүн бүрд өөр өөр байна гэсэн үг юм. Гэхдээ би цаг заваа гарган биднийг сонсож байгаа үзэгчдийн толгойг эргүүлэхийг хүсэхгүй байна. Бидний харж байгаа тоонууд бол зөвлөмжүүд. Бас бид энийг дагахыг хичээж байна. Харин хүн бүрт энэ тоон үзүүлэлт ямар байгааг хэлэхэд хэцүү шүү дээ. Энэнд нөлөөлөх маш олон хүчин зүйлс бий. Тэгэхээр шингээгүй 20% уураг хаашаа явдаг вэ гэхээр бид шингээгүй тул физиологийн жамаараа гадагшлана. Илчилгээний хувьд бол бидэнд би өөрийгөө хэрхэн мэдэрч байна гэдгийг харуулах үзүүлэлтүүд байдаг юм. Эрүүл мэндийн энгийн шалгуурууд бас бий. Бүсэлхийн тойрог, хүзүүний тойрог хэр идэвхтэй байна. Мөн хоол хүнсний дараа хэдийн хугацаанд идэх хүсэл төрөхгүй байна вэ гэх зэрэг. Тэгэхээр энэ бүгд дээр үндэслэг бидний ямар хэрэгцээ хангагдсан байна. Юуг хоол хүнсэндээ нэмж хэрэглэх хэрэгтэй. За эсвэл хасах хэрэгтэй вэ гэдгийг ойлгож болно гэсэн үг. Бидний асуултанд тодорхой хариулт өгсөн Анастасия танд баярлалаа. Сонсогч та бүхэндээ анхаарал хандуулсанд баярлалаа. Манай онлайн хичээл толбогдсон талархаж байна. Манай дараагийн онлайн хичээл та бүхнийг урьж байна. Баяртай.